Монгол улсын аж үйлдвэржилтийн эхлэлийг тавьж, улс их орноо 100 гаруй жил элч дулаанаар хангаж ирсэн налайхын их уурхайг тушиглан 1924 онд байгуулагдсан газар бол өдгөө 95 жилийн түүхт налайх дүүргийн эрүүл мэндийн төв юм. Эдүгээгийн налайх дүүрэг уугуул 37 мянга гаруй, суугуул 8 мянга орчим, нийт 40 мянга гаруй хүн амтай. Дүүргийн эрүүл мэндийн төв 336 ажилтан, өрхийн эрүүл мэндийн төвийн 55 ажилтан, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Одоогийн байдлаар 14 тасагтай, 5 албатай, үүнээс эмч 88, сувилагч 134, 114 ажилтнтай. Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар эмнэлгийн тусламжийн 2 төрөлд хуваагдан иргэдэд хүрч үйлчилдэг. Нэгдүгээр дүүргийн ард иргэд рүүгээ нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ гэсэн 2 ангиллалтайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна. Бид та бүхэндээ нийслэлийн налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг 5 цуврал нэвтрүүлэг болгон хүргэж байна. Налайх эрүүл мэндийн төв нь 2019 оны нийслэлийн шилдэг эрүүл мэндийн төвөөр шалгарсан төдийгүй нийслэлийн хан гар тэмээх эрхэм хүндтэй шагналын эзэд болсон билээ. Эхний дугаараа бид тус эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн албаны үйл ажиллагаа, эмчилгээ үйлчилгээгээр эхлүүлж байна. Манай нийгмийн эрүүл мэндийн алба маань бол амбулаторийн дасаг, амун сургалтын алба, өрхийн эрүүл мэндийн 4 өрхийн эрүүл мэндийн төвийг багтаасан юм 137 ажилтнтай бол ажиллаж байна. Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар нийгмийн эрүүл мэндийн алба маань хүн амын өвчлөл, түүний бүтц, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тандах, судлах, мөн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, аливаа өвчин эмгээс урьдчилан сэргийлэх, дархлаажуулах, мөн ард иргэдтэй эрүүл мэндийн боловсрол олгох ийм үйл ажиллагааг бол хийж байгаа. Гэхдээ манай нийгмийн эрүүл мэндийн албаны бүтцэд маань 4 өрхийн эрүүл мэндийн төв, мөн амбулаторийн дасаг багтдаг учраас зөвхөн бид нар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна 4 өрхийн эрүүл мэндийн төвөөрөө дамжуулан эмнэлгийн тусламж үйлчилгээний анхан шатны мөн амбулатороор 2 дахь шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тийм учраас манай нийгмийн эрүүл мэндийн алба маань бол зөвхөн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмнэлгийн тусламж үйлчилгээг давхар үзүүлдэг гэж ойлгож болно. Тэгэхээр ерөн Монгол улсын хэмжээнд сүүлийн үед халдварт өвчний гаралт бол бас их байгаа. Тийм учраас манайх сүрээ өвчин жишээлх юм бол тэмбүү өвчин гэдэг бол бас ихсэж байгаатай холбоотойгоор ерөн бол сурвалж сурталчилгааг ард иргэд рүүгээ нэлээд их чиглүүлж ажилладаг. Монгол улсын засгийн газрын тогтоолын дагуу эрүүл мэндийн яам, халдварт өвчин судлалын үндэсний төв, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран хэрэгжүүлж буй тэмбүүг устгая үйл ажиллагааны хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Уг аяны хүрээнд налайх дүүргийн эрүүл мэндийн төвөөс төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан дүүргийн засаг даргын хамгийн газрын захирамжаар дүүргийн хэмжээнд амжилттай ажиллаж байна. Тэмбүү өвчин маань бол бэлгийн замаар дамждаг халдвартай өвчин. Бэлгийн замаар дамжсан тохиолдол бол 1-р үе, 2-р үе, 3-р үе гэдэг 3 үе шигтэй дамждаг. Ихэвчлэн манай иргэдийн дунд бол 1-р үе болон 2-р үеийн тэмбүүгийн өвчлөл бол дамгаалж байна. 3-р үе бол мэдээж 1, 2, 2-р үе мэдэхгүй хөндрүүлсэн тохиолдолд 3-р үе шилждэг. Манад илэрж байгаа өвчлөл бол ерөөсөө 1, 2-р үеийн тэмбүү байгаа. Энийг бол бид нар 1, 2-р үеийн шин дагсан, даалт гэсэн 3 хэлбэрээр ер нь бол эхлэн тохиолдож байна. Энэ 3 тохиолдлыг бол бид нар илрүүлээд эмчилгээнд бол хамруулсан байна. Одоогийн байдлаар 7800 орчим иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулснаас эрт илрүүлгийн үзлэг болон тойрон үзлгүүдийг аслагдсан тэрэлжиг гордох болон хороодуудаар зохион байгуулан ажиллажээ. Энэ хугацаанд тэмбүү өвчний 85 тохиолдлыг илрүүлэн 100% эмчилгээнд хамруулан ажиллажээ. Тэмбүү өвчний гол илэрдэг шинж тэмдгүүд гэх юм бол тэмбүү өвчний 1-р үед бол шинж тэмдэг бүдэг явагддаг. Тухайн үед бол мэдээж тухайн хүнд бол цуснд уруулчиж амжаагүй байдаг учраас бол тодорхой шинж тэмдэг илэрхгүй 1-р үе өнгөрдөг. 2-р үеийн үе шаттай илэрсэн тохиолдолд тухайн хүнд маань ямар нэгэн байдлаар
арьсан дээгүүр тууралт гарах, биеэр тууралт гарах, эсвэл үс унах энэ тохиолдолд бол хүмүүс маань ихэвчлэн одоо эмнэлгийн байгууллагад ханддаг. Ямар нэгэн тууралтад халдварт өвчин бол бусад арьсны одоо тууралт талбар бас сэргийлэх зорилгоор бол ирж одоо үзүүлж үзлэг шинжилгээнд хамрагдаж баригддаг байна. 15-аас 49 насны зорилттой бүлгийн иргэдийг албадан хамруулсан бөгөөд Тэмбүүгийн өвчлөл 25-аас 39 насны залуусын дунд зөнхөлж байгаа нь үзлэгийн явцад тодорхойлогдож байгаа аж. 1-р үе, 2-р үе бол одоо яг Тэмбүү өвчний маань эд одоо халдвартай юм уу байгаа. За 3-р үе рүү бол бид 1-р үе, 2-р үеийн шинж тэмдгүүдээ мэдрэхгүйгээр 3-р үе рүү шилжүүлдэг. 3-р үед шилжсэн тохиолдолд бол тухайн өвчтөнд маань бол маш их өндөрлөлтөд дагуулдаг. За энэ яадаг вэхээр нөгөө Тэмбүүгийн үүсгэгч маань бол одоо мэдрэлийн системийг гэмтээдэг, зүрх судасны системийг гэмтээдэг, үе мөчийг гэмтээдэг, дотор эрхтнүүдийг гэмтээдэг байгаа. Эрч чадандаа бид нэр онцлуулад ингээд эмчлэгдсэн тохиолдолд эмчилгээний үр дүн бол төгс эмчлэгддэг. 3-р үе рүү оролцсон мэдэхгүй одоо ингээд удаах юм бол хүндрэл мэдээж үүсдэг. Хүндрэл үүссэн ч гэсэн 3-р үедээ бас тодорхой хэмжээнд эмчилгээ авах сэргэх боломжтой байдаг. Бэлгийн замаар дамжих комьюнитийн хувьд бол манайх бол Монгол улсын харьяат иргэн аль ч дүүрэг, аль ч аймаг, хороос, сумных бид нар бол харьяал харгалздаггүй. Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төв маань бол байнгын зөвлөгч бол зөвлөгөө өгч идэг. За мэрэгжлийн эмч бол одоо яг бэлгийн замаар дамжих халдварын чиглэлээр бол одоо мэдээлэл, үзлэг, онцлогоог бол хийдэг. За мөн одоо мэрэгжлийн совилогч бол одоо эмчилгээний одоо цэцлэмж үйлчлэгийг үзүүлдэг. За нийгмийн эрүүл мэндийн мэрэгжлийн одоо зөвлөгч эрүүл мэндийн ажилтан бол одоо үйл ажиллагаанд нь зөвлөгөө өгч одоо эмч рүү чиглүүлэлтийг хийж ингэж ажилтдаг байгаа. Тийм учраас цаашдаа бол бид нэр улс орон даяар энэ Тэмбүү устгын аянаас гэлтгүүгээр ер нь бол сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвөр бол үн төлбөргүй дээр нь харьяал харгалзахгүйгээр иргэдийг бол үйлчлүүлэх нь илүү зохистой юм аа гэдгийг бас уриалж хэлмээр байна. Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын одоо үндсэн чиглэлийн зорилтыг биелүүлэхийн хүрээнд дүүргийнхаа аж ахуй нэгж болон төрийн бус байгууллагуудын дунд эрүүл мэндийг дэмжигч байгууллага, эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн шалгаруулах энэ болцолт уралдааныг бол бас 2 удаа 2 үе шаттайгаар зохион байгуулсан. Одоо нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагаанд манай алба маань идэвхтэй оролцож ажилласнараа дүүрэгт маань эрүүл мэндээ дээдлэгч 2 дугаар зэргийн одоо байгууллага бол 2, 3 дугаар зэргийн байгууллага 1, мөн эрүүл мэндээ дээдлэгч 10-аад иргэн бол ингээд шалгаран ажилласан байгаа. Бид нар энэ үйл ажиллагаагаа бас өргөжүүлээд эрүүл мэндийнхаа төвийн одоо ажилчдынхаа дунд эрүүл мэндээ дээдлэгч ажилтан иргэнийг бол шалгаруулсан. 2019 онд бол манай байгууллагаас бас 4 ажилтнаас шалгаруулж биднээс цалингийн 15%-аар бол урамшуулан бол ажилласан байгаа. Монгол улсын засгийн газрын 2017 оны эрүүл шүд, эрүүл хөөхд хөтөлбөрийн дагуу налах эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн албанаас дүүргийнхаа улсын болон хувийн 10 цэцэрлэг ерөнхий боловсролын 4 сургуулаар одоо шүдний үзлэгийг 6659 хүүхдэд бол хийсэн байгаа. Үүнээсээ бид нар 3000 гаруй хүүхдэд эмчилгээг хийж 410 хүүхдийн амны өндийг бол бүрэн эрүүлжүүлсэн. Тэгээ энэ ажлынхаа хүрээнд налах дүүрэгтэй одоо удирдах дээд байгууллага болон холбогдох мэрэгжлийн байгууллагуудтай хамтраад шүд угаалтын олимпиадыг налах дүүрэгтээ одоо 2 удаа зохион байгуулсан. Энэ ажлыг маань эрүүл мэндийн яамнаас одоо зөв ажлыг зөвийг санаачлагч өргөмжлөөр болоод ингээд шалгаруулсан байгаа. Налах дүүрэгт тэмцээнийг бол хамгийн анх одоо шүд эрүүл нүрийн төвтэйгээ хамтарч зохион байгуулсан шүү дээ. За тэгээ эхний баг маань бол 3 сард бид нар анхны тэмцээнүүдээ явуулаад тэндээс одоо 5 сард бол сүүлийн шалгаруулалтаа хийгээд шалгарсан баг маань бол Танан цагаан гэдэг баг 109 дэх сургуулийн баг байсан. За тэд нар маань бол сая 50-нд одоо урилгаар очиж тэмцээнд бол оролцчиход ирсэн. За тэгээ энэ зөвхөн налах дүүргийн хэмжээнд одоо бид нараас шүд ер нь одоо өвчлөхгүй байвал ямар ач холбогдолтой ингэдийг зөвхөн ойлгох гэж эхэлжээс энэ тэмцээн маань өнөөдөр одоо улсын хэмжээ, нийслэлийн хэмжээний тий за цаашдаа улсын хэмжээний одоо шүд угаалтын олимпиад болох гэж байгаа бол айгүйх баяртай байгаа л да.
За тэгээд мөн одоо эрүүл мэндийн яам, дэлхийн эрүүл мэндийн байгууллага, мөн Солонгосын эрүүл мэндийн сангийн одоо байгууллагын одоо санхүүгийн болон техникийн тусламжтайгаар мобайл технологиг одоо анхан шатны тусламж үйлчилгээнд өргөжүүлэх ийм төслийг бид нарны эрч өрхийн эрүүл мэндийн төв дээр бол хэрэгжүүлэн ажилласан байгаа. Энэ ажлын хүрээнд бид 3,000 хүнийг үзлэг шинжилгээнд бол хамруулан амжилттай ажилласан. За энэ болохоор 2019 оны 8 сарын 5-наас 12 сар хүртэл хэрэгжих төсөл. Энэ болохоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн хөгжлийн төв, налах эрүүл мэндийн төвтэй хамтраад мобайл технологид хэрэгжиж эхэлж байгаа. Тэсэл нийт болохоор 1-р хорооны 6284 хүний 50%-ийг хамруулахаар одоо ингээд төсөл хэрэгжиж байгаа. 8 сарын 5-наас хойш нийт 883 өрхийн 3142 хүнийг хамруулсан байна. Энэ болохоор 0-оос бүх насны хүмүүс хамруулж айл өрхөд ороод хэнийг ч орхитуулахгүй гэдэг зарчмаар 0-оос гэрт байгаа бүх насны хүмүүсийг хамруулна. Шилжиж ирсэн, түр орсон суугч, харьяалын бус зэрэг бичиг баримтгүй ч гэсэн бүгдийг ингээ хамруулж байгаа. Нийт бол анх шатн дээр болохоор 2100 хүнийг хяналтанд аваад 2-р шатлал руу болохоор 1510 хүнийг илгээгээд эмчилгээнд хамруулад байгаа. Өмнө нь болохоор одоо мобайл төс хэрэгжээгүй байхад бол энэ совилогч хоёр даралтын аппаратад очиод даралтыг үздэг байсан бол одоо мобайл төс хэрэгжснээр эмч совилогч гэхгүй багаараа нэг эмч, хоёр совилогч, нийгмийн ажилтан, жолооч гэдэг ингээ 5 хүний бүрэлдэхүүнтэй айлаар үзэж байгаа. Энд нь болохоор эхо, зүрхний цахилгаан бичлэг, артерийн даралтыг үзнэ. Төрөвчлэн онцлог хийж байгаа. Энд болохоор өөх тосны солилцоо, холестерол, сахар, ВЦ вирус, доох тембүү, хелико гэсэн эдгээр зэрэг төрөвчлэн онцлог хийгээд газар дээр нь хариуг нь өгөөд анхан шатн дээр хяналтын авахыг аваад 2-р шатлал руу илгээх хэмжээгээд ингээд анхан шатны тусламж ингээд зохицоор нь үзүүлж байна. Бид нар бол 8 төрлийн вакцинаар 12 төрлийн одоо өвчнөөс бол сэргийлдэх юм тарилгыг бол хийдэг. Үүнийгээ бол өрхийн эрүүл мэндийн төв болон амбулаторийн одоо дархлаажуулалтын 5 цэгээрээ 2019 онд бол 6779 хүүхдэд вакцин хийхээс 6740 хүүхдэд дархлаажуулалтыг хийж 99.4% бол амжилттай бол хийсэн байгаа. Мөн дээр нь бид нар товлын дархлаажуулалт хийхээс гадна дархуур судлалын заалтаар мөн нэмэлт дархлаажуулалтын ажлыг бол 100% гүйцэтгэлтэй бол хийн ажиллаж байна. Ерөн одоо 2019 онд гаргасан амжилтаа одоо бид нар баталгаажуулж 2020 онд бол хийх бүтээх ажлууд бол маш их байна. За жишээлх юм бол бид нар ачлал налах 3-р хорооны өрхийн эрүүл мэндийн төв дээрээ одоо анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологи өргөжүүлэх энэ төслийг бас хэрэгжүүлэхээр одоо бэлтгэл ажлыг хийж байна. Мөн одоо дүүргийнхаа ард иргэдийг одоо эрүүл мэндийн байдлыг сахин хамгаалахын тулд нэг ч иргэнийг орхитуулахгүйгээр тусламж үйлчилгээг одоо үзүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.